Худалдааны хилцээрүүд болон эдгээр нь хөгжиж буй Азийн улс орнуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцъя. Yeah, of course, we have talked about the Тийм ээ, мэдээж хэрэг бид худалдааны дан, геополитикийн хурцдмал байдлын нөлөөгөөр тулгарч буй сорилт бэрхшээлүүдийн талаар ярилцсан ч боломжуудын талаар мөн авч үзсэн. more about the opportunities because of course this is a rather difficult time, but Энэ бол үнэхээр сорилтоор дүүрэн үе гэдгийг та бид мэднэ. into the opportunities to improve. So we have talked very much about Гэхдээ бид эдгээр сорилтуудыг боломж болон хувиргах ёстой. and private capital mobilizations and Тиймээс хувийн хвшлийн хөгжил, хувийн хвшлийн хөрөнгийг дайчлах талаар Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесент болон Дэлхийн банкны ерөнхийлөгч Жеф Бангер зэрэг нөлөө бүх эрхмүүдтэй ярилцсан. World Bank President Ajay Banga, and particularly I put my ambition. Азийн хөгжлийн банкны хувьд хувийн хвшлийн зээл олголтыг 4 дахин нэмэгдүүлж, жилийн 13 тэрбум ам доллар хүргэх томоохон зорилт дэвшүүлсэн. The private sector. Олон улсын худалдааг тойрсон сорилтуудыг авч үзвэл дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл үүсэж байгаа энэ үед танай төлөвлөгөө хэр хэрэгжих боломжтой гэж харж байгаа вэ? Yeah, of course this is challenging time, but this is a great opportunity. Тийм ээ, сорилттой цаг ирээд байгаа ч илүү шийдвэр гаргах, And the хувийн хвшилд хөрөнгө оруулалт хийх, таатай орчныг бүрдүүлэх сайхан боломжоо гэж харж байна. private sector to invest, for instance, through the very good policies, including the deregulations or even Тухайлбал энэ чиглэлд зохицуултыг зөөлрүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зэрэг бодлогуудаар энэ бүхнийг дэмжиж чадна. activity. All of them we can support. Та дэлхийн хэмжээнд эдийн засгийн уналт бий болох эрсдэл байна гэж харж байна уу? Of course, we are very much vigilant because Мэдээж хэрэг бид болж байгаа бүхнийг анхааралтай ажиглаж байна. rather exposed to the global market. Учир нь таны хэлсэнчлэн Азийн эдийн засаг олон улсын зах зээлээс илүү хамааралтай байдаг. Financial capital market by the decreased Тиймээс зах зээлийн хүлээлт, итгэл буурах нь эдгээр улс орнуудын худалдаа төдийгүй санхүү хөрөнгийн зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг. I think the Asian countries. Гэхдээ миний бодлоор Азийн орнууд нэг үе бодвол хүчрэхийг болсон ч тайвширч болно гэсэн үг биш. So this is a time for Asia to boost the domestic demand and pursue the Тиймээс Аз дэв дотоодын эрэлтээ нэмэгдүүлж, эдийн засгийн оновчтой бодлого баримталж, аж үйлдвэр, худалдааны түвшүүдэд төрөлжүүлэх цаг болсон гэж харж байна. the trade partners as well. Diversify partners. Америк нэгдсэн улсын засгийн газар улс орнуудад маш өндөр тариф ногдуулахаар зэхэж байгаа энэ үед Азийн улсууд бүс нутгийн түншлэлээ төрөлжүүлэх хэрэгтэй гэсэн үг үү? Washington DC. Yeah, I believe this is an opportunity to even open. Тийм ээ, энэ бол хамтын ажиллагаагаа илүү сайжруулах боломж гэдэгт би итгэж байна. This is Энэ бол зөвхөн Америк нэгдсэн улсад төвлөрөлгүй, бусад худалдааны түншүүд, улс орнуудыг олж харах шаардлагатай үе юм. but not only Аж үйлдвэрлэлийг төрөлжүүлэх нь сайн зүйл гэдэгт би үргэлж итгэсээр ирсэн. Америк нэгдсэн улс бүгд найрамд хятад ард улстай ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй байгаа учраас энэ худалдааны төрөлжилтөд хятад улс багтах уу? Not really, but of course the United States is very much Яг ч тийм бишээ. Гэхдээ мэдээж Америк нэгдсэн улс бол бидний хувьд маш чухал түнш. shareholders and one of the largest that I really value. Азийн хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид Америк нэгдсэн улстай илүү ойр түншилж ажиллахыг нисэн ядан хүлээж байна. But also the China. Гэхдээ мэдээж хятад бол маш чухал гишүүн орн. So we will try to Энэ утгаараа бүх гишүүд ашиг хүртэх арга замыг бид эрэлхийлж байна. membership. How much of an opportunity Амдолларын ханш сулрахтай зэрэгцээд Азийн валютууд чангарч байгаа нь тодорхой ямар боломжийг авчирна гэж харж байгаа вэ? sell US dollar trade? It's quite difficult to tell because Ялангуяа худалдааны нөхцөл байдал тодорхойгүй. Өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа гэдэг утгаараа үүнд хариулах тийм ч амарвч. day by day. So what we can do is to protect Тиймээс бидний хийж чадах зүйл бол бүс нутгийн эдийн засгийг гадны нөлөөллөөс хамгаалж, ирээдүйн шокт тэсвэртэй байдлыг бий болгох явдал юм. shocks. The fact that Худалдааны түншүүд худалдааны яриа хэлэлцээ болон валютын асуудлыг ангид байлгах нь яагаад чухал вэ? Учир нь тэдгээрийг хоорондоо нь холих нь хэлэлцээрийг хүндрүүлдэг. Тэдгээрийг тусад нь байлгах нь тал бүр нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлж тохиролцоонд хэлбэрхэн хүрэхэд тусалдаг шүү дээ. All are interrelated, but trade and currency are quite different. Бүгд хоорондоо уялдаатай ч худалдаа валют хоёр бол огт өөр ойлголт тул мэрэгжлийн үүднээс харилцан тохиролцох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Respectively, but also for the policy side, always for Гэхдээ бодлогын тал дээр тухайлбал валютын үн цэнийг хамгийн сайн хамгаалах макро эдийн засгийн оновчтой бодлого явуулах хэрэгтэй. about the currencies values. So Мөн хөрөнгө санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх нь ямар ч байсан маш сайн байх болно.
will be very good in any case. So Тэгэхээр бидний хийж чадах, хийх ёстой зүйл ерөнхийдөө төстэй гэж хэлж болно. is quite the same. Япон бол Вашингтонтой хамгийн түрүүнд хилцээр хийсэн улсуудын нэг. Энэ нь хөгжиж буй Азийн орнуудад худалдааны яриа хилцээг хэрхэн зохицуулах загвар нь болж чадах вэ? Yeah, not really. I don't think so. But anyway, ADB will help. Үгүй ээж магадгүй. Гэхдээ аль ч тохиолдолд Азийн хөгжлийн банк бүх гишүүн орнуудыг уян хатан байдлыг бий болгоход нь дэмжлэг үзүүлэх болно. If the shocks comes, we have a variety of instruments to support the including the country. Хэрвээ гинтийн зочрол тохиолдвол бидэнд яаралтай санхүүжилт, мэдээллийн дэмжлэг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд туслах олон арга хэрэгцэл бий. Many things we can do. Та яагаад худалдааны хилцээрийн энэ загварыг жишээ нь Таиланд, Вьетнам зэрэгт хэрэглэж болно гэж бодохгүй байна вэ? Эдгээр улсууд ч бас Вашингтоноос ирж буй хатуу тарифтай нүүр тулж байгаа шүү дээ. From Washington. Yeah, but as I said, Гэхдээ миний хэлсэнчлэн тэдний хийж чадах, бидний тусалж чадах зүйл бол жишээлбэл худалдааны түншүүдэд төрөлжүүлэх нь тэдний төсвөр төвчээрийг нэмэгдүүлэх явдал юм. increase their resilience. So not only inside, for instance, the ASEAN, we are supporting the. Тиймээс бид зөвхөн дотооддоо биш, ASEAN-ы орнууд эсвэл бүс нутгийн санаачлагуудын хоорондын харилцаа холбоог дэмжихээс гадна, бүс нутгаас гадна илүү олон түншүүдийг олохыг хичээж байна. More partners beyond the region, and also the deepening the trade agreement inside the region could be possible. Мөн бүс нутаг дахь худалдааны хилцээрийг гүнзгийрүүлэх, тэр дундаа үйлчлэгээний салбар руу чиглүүлэх боломжтой. Жишээлбэл ерөнхий сайд Ишиба Таиланд болон Вьетнамд альчилсан. Хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хооронд хамтын ажиллагаа ямар байдлаар илүүтэй явах ёстой гэж харж байна вэ? This is quite simple, deeper and more. Энэ бол маш энгийн, So the илүү гүн гүнзгий бөгөөд нээлттэй байгуулна. products, it could be broadened. Тиймээс бүтээгдэхүүний хувьд үйлчлэгээний салбарыг оролцуулан хөргөжүүлж, хамгаалалтын түвшинг улам бууруулж болно. Could be lowered further. So there are many things we can do, but it quite depends on the. Тиймээс бидний хийж чадах олон зүйл байгаа ч тодорхой нөхцөл байдлаас шалтгаална. Each country has their own domestic. Ялангуяа улс орон бүр өөрийн гэсэн дотоод улс төрийн нөхцөл байдалтай байдаг тул бид маш болгоомжтой байх хэрэгтэй. In principle, probably. Гэхдээ зарчмын хувьд нээлттэй эдийн засгийг баримтлах нь бүс нутагт ашигтай байх болов.